Яасан welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд гахаа махаар ирүүлэх ямыг эрхэнхий харыг хуваалцуулно. За юуны өмнө ийм 3 литр ус бэлдэнэ. За тэгээд давс 100 г. Бор сахар 50 г. За тэгээд хар перц 20-30 шиг. Хатаасан бальсамик 5-7 чим хэвцээ. За далио Star Anise 5 шиг. За сичон пепер уу хожо 15-20 шиг. За тэг гахаа мах иймэрхүү бүхэл мах ашиглана. За саяны шингэнэ буцалгаад за тэгээд хөргөө тавьчихна. Тэгээд хүүтэн босныхын дараа нь энэ махаа энэ халуун дээр нь бол хийж болохгүй. Энэ махаа хийгээд нэг хонуулаад ингээд энэ уус мөлийнхаа гоё амтыг орлоод дээрэс нь зөөлөн болгох нь хад ашиглана. За тэгээд дээрэс нь ингээд ийм ууд тавьчихдаг нь дээрээ гарч иж байгаа мах нь ингээд шүүсэн дарагдахгүй байхыг сэргийлж гэж тавьж байгаа. За тэгээд сэрэн газарт нэг хонуулна. За хөрөгч юм эсвэл гэрийнхээ сэрэн хэсэгт бол тавьчих болно. За тэгээд нэг хонсныхын дараа нь энэ гахаа махаа шүүснээс нь гаргаж аваад за тэгээд давслаг амттай болсон байгаа учраас усанд 30 минут сойж дэвтэн. За тэгээд 30 минутын дараа махаа сайхан гаргаж аваад за дээр нь алцсан мэт баг зэрэг унаачна. За тэгээд махаа баг зэрэг арчаад энэ ийм уултанд хийн. Зиплок уултанд хийгээд за тэгээд аль болох агаар оруулах шиг таглаад өгнө. За тэгээд юм ус бэлдээд за усандээ энэ махаа хийчихнэ. За тэгээд баг зэрэг халаагаад дунд гал дээр халаагаад явчихна. За дээр дээшээ хөвж гараад их бол дээр нь юм хайрлан ингээд тавьчих болно. За ингээд ойролцоогоо нэг 50-аас 1 цаг ингээд дунд гал дээр болгоод нэлээд сайн ингээд мах нь гоё болоод ирсэн. За тийм махаа гаргаж аваад хэрэг босныг харцгаая. За дундуур нь зүсч үзээд гадна талаас нь бас ингээд зүсээд үзэнгүүтээ бас хит улаан байвал дахиад жоохон хийх хэрэгтэй. Харин жоохон доо юм ягаан туяатай маягийн байвал ер нь бол дайчгүй болсон байна гэсэн үг. За эсвэл бүр болсон хитрхи болсон бол бас энэ жоо хатуу болчдөг учраас. За ингээд тавглаад өнөөдрийн эрүүл яам маань бэлэн боллоо. Та бүхэнд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.